Хурдан дур тавих нь юутай холбоотой ажиллах вэ? За, premature evacuation буюу бэлгийн харилцаанд хурдан дур тавих эмгэг нь дэлхийд даяар олон эрэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог. Энэ зөвхөн бие махбодын төдийгүй сэтгэл зүйн нөлөөлөлттэй байдаг. Түргэн дур тавих үед болохоор илэрдэг шинжүүд нь бэлгийн харилцаа эхлээд 1 минутаас өмнө дур тавих, хосоо сэтгэл ханамжгүй байдал үүсэх, дахин давтагдах байдалтай байх. Судалгаагаар нийт эрэгтэйчүүдийн 20-30% нь ямар нэгэн үед түргэн дур тавих эмгэгтэй бол тулгарсан байдаг. Ихэнхдээ залуу эрчүүд эсвэл бэлгийн амьдралын туршлага багтаа хүмүүс анх удаа түргэн дур тавих эмгэгийг бол мэдэрч болдог. Зарим хүмүүст энэ байдал нь байнгын сэтгэл зүйн дарамт үүсгэж болно. За, үүсгэх шалтгаанууд болохоор сэтгэл зүйн хүчин зүйлс нэгдүгээр нөлөөлнө. Үүнд болохоор сэтгэл түгших, айдас, сэтгэл готрол, өөрийгөө дутуу үнэлэх мэдрэмж, хэд их сэрэл хяналтгүй байх, хосын харилцааны асуудал зэргүүд бол нөлөөлдөг. Бие махбодоос мөн шалтгаалж үүсч болно. Үүнд болохоор тестостерон эсвэл серотонин дааврын тэнцвэргүй байдал, төрийн үйлчлэгээ өрөвсөл, нуруу нугасны мэдрэлийн асуудлууд, удамшил зэрэг бол нөлөөлж болдог. За, түргэн дур тавилтыг яаж хянах вэ? Үүнд болохоор нэгдүгээр тогтмол бэлгийн харилцаа. Илүү одоо удаа бэлгийн харилцаанд орсноор дур тавих хяналт нэгддэг. За, хоёрдугаар сэтгэл зүйн дасгалууд. Үүнд болохоор старт стоп арга гэж байдаг. Энэ нь болохоор бэлгийн харилцааны үед дур тавих төгөх үед болохоор төр зогсоож 30 секунд очим амраад дахин үргэлжлүүлэх арга байдаг. За, үүний дараа болохоор squeeze арга гэж байгаа. За, энэ нь болохоор дур тавих төгөх үед болохоор төмсөг ба шодоон толгой хооронд хөнгөн шахаж өгөх дур тавих мэдрэмжийг багасгадаг. Хүлийн дасгал хийх. За, сексийн үед болохоор амьсгаагаа хянаж булчингаа суулж сурах хэрэгтэй байдаг. Энэ нь болохоор маш их сайн тусалдаг арга байгаа. За, таны эмийн эмчилгээг бол зөвхөн эмчийн заавраар хийх шаардлагатай байдаг. За, үүний дараа болохоор түрхэх мэдээ алдуулагч гэл зэрэг ашиглаж болно. Энэ нь болохоор шодоон толгой хэсгийн мэдрэг чадамжийг багасгаж дур тавих хугацааг бол удаашруулдаг байгаа. Эдгээр нь төр зуурын шийдэлт бол сэтгэл зүйн болон дасгалын эмчилгээ авсарвал илүү үр дүнтэй байдаг. За, хамгийн чухал зөвлөмж нь бол түргэн дур тавих эмгэгийг нэгдүгээрт эмчлэгддэг. За, хоёрдугаарт энэ нь бол маш их нийтлэг байдаг үзэл. Гуравдугаарт өөрийгөө буруутгах биш, бодитоор асуудлыг ойлгож алхамаар шийдэх нь илүү үр дүнтэй байдаг. Түргэн дур тавих эмгэг нь удаан хугацаанд үргэлжилж хосын харилцаанд сөргөөр нөлөөлж байвал эмч сэтгэл зүйчид хандах нь хамгийн зүйтэй юм а.